Булган жимс жимсгэнд хөтөлбөр чацарган төсөл. Өөрх фермерийн аж ахуй болон жижиг хоршоод иргэд жимс жимсгний аж ахуй эрхлэх замаар ажлын байр бий болгож өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, улмаар цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад тус хөтөлбөрийн зорилго оршино. Чацарган төслийг хэрэгжүүлэхдээ Сумбурт шинээр 130 гаагаас доошгүй талбайд жимс жимсгэн тариалах ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх. Жимс цэцэрлэгийн төглийг услгааны их усүрээр 100% хангах. Жимс цэцэрлэгийн тариалагч, сонирхогчдод жимс жимсгний аж ахуй эрхлэгт зохих шатны мэдлэгийг эзэмшүүлэх. Хүн амын хэрэгтэй жимсний хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, борлуулалтыг дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлэх. Эко үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд иргэд төрийн байгууллагууд, хувийн хөвчлүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хамтын нэгдмэл ажиллагааг хангах. Боловсруулах үйлдвэрлэлийн эхлэлийг тавих юм а. 2017 онд чацарган төслийг хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 994 сая төгрөгийн хөрөнгийг батлуулаад байгаа бөгөөд энэ хавар 310 га талбайд тариалалтыг эхлүүлж 200 га талбайг хашаажуулан 22 хулгыг гаргах юм. Чацарган төсөлд хамрагдсан иргэдэд 387 мянган суулгацыг зээлээр олгох бөгөөд ургацаа өгч эхэлсний дараа буюу 2022 оноос эхлэн 3 жилийн хугацаанд эргүүлэн төлөх боломжтой. Тус төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор технологийн сургалт хийх зөвлөх баг 4 бүстэй ажиллан 500 гаруй иргэдийг сургалтанд хамруулад байна. Тус төсөл хэрэгжснээр аймгийн иргэдийн бүтээлч санал санаачлагыг дэмжин жимс цэцэрлэг байгуулах, эко үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд иргэд төрийн байгууллагууд хувийн хөвшлүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хамтын нэгдмэл ажиллагаа хангагдсан байна. Ингэснээр ажлын байр бий болж өрхийн орлого нэмэгдэнэ. Иргэдийн бизнес сэтгэхүй хөгжинэ. Гадаад дотоод экспортыг бий болгож эдийн засаг эргэлтэнд орно. Цөлжиж муудсан талбайг сэргээж, уул уурхайн ашиглагдсан талбайд нөхөн сэргээлтийн гол усны урсцыг тогтоон барьж, ойн зурвас байгуулагдсан байна.